За сайн манайхаа өдөр би юу хийх гэж байгаа вэ гэхээр зүгээр нүрээ бодох чинь. Тэгээд нүрээ будангаа өөрийнхөө нүур бодолтынхаа тухай жоохон яриад явчих тийм үү? Яаж боддог байсан? Яаж ингэж өөрийнхөө жоохон бодож сурсан ч юм уу? Их амар лаг биш л дээ. Гэхдээ зүгээр хүмүүс хэрэг болох хүмүүст нь хэрэг болох. Өөрөндөө юу ч түрээг байгаа байхгүй юу? Сая жоохон тонор төрсөн. Тэгээд би тонороо хахад нэмээд төрчих гэж бодлоо. Medicube-ийн тонорыг хэрэглээд. За тэгээ энийхээ араас би шууд серум төрчихье. Medicube-ийн ягаан серум энэ бол ч гоё юм билээ. Гоё юм билээ. Би эндээ толиод тавьсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ ягаан серум ингээд төрхөнгөө дэжтэй. Амар тийм гоё. Их тийм гоё смут болгочихд юм билээ. Тэгээ миний тухан дээр бол жоохон батгатай байгаа. Энэ миний энэ хэсэгт бол надад батга гардаг шин үү. Тэгээ би нэг тоодгүй өндөө дандаа гараад ид юм уу, гарсан ярилт юм. За тэгээд гарнаас төрхнээ би нөө ирээд дандаа дугуйтай явдаг болохоор миний гарын амар буурахдаг. Сэрмэ төрхнийхаа дараа нарны тос юм уу эсвэл зүгээр тос төрчихдөг байхгүй юу? За энэ Medicube-ийн энэ чинь бол зүгээр л тос юм билээ тий. Их амар гоё маяг санагдаг. Тэгээ би ханаа төрсөн байгаа болохоор миний хоолой жоохон нэг жоохон юм сөнгө агаад байгаа. Болохоор сөнгө ашгүй за. Тэгвэл оройд л хэрэгэлдэг байхгүй. Оройныхаа арьс арчилгаанд би нөгөө бүүстрийг хэрэгэлдэг. Тэгээ чухал үед бол би бүүстрээрээ энэ гээлийг хэрэгэлдэг хата ингээ хэрэгэлж өнгөд миний будаг амар гоё ингээ шингээд гоё арьс маань гялзаад идэв гэсэн багхгүй юу. Тэгээ манай энэ маань дуусаа. Тэгээ би энэ оронд нэг ийм коллагеныг авсан юм жели крем гэдэг. Тэгээд энүү гэдэг юм бол би энийг энийг гэж хэлнэ. Энэ арай амар өтгөн. Би ч өөрөө тийм тослог арьстай шүү дээ. Тэгмээд энийг хэрэглэнгүүд маргааш өглөө нэг тийм жоохон дузаан мэдрэмжтэй, хүнд мэдрэмжтэй сэрдэг гэх юм уу. Тэгэхээр би энэ бол дими гэж хэлнэ. Хэрэглэхэд миний нүүрний бодо бүр амар гоё харагдаад идэв гэсэн багхгүй юу. Энийгээ хэрэглээд би энийхээ бустер гэж мод дээр нь нэг 5 минут ч юм уу 3 минут ч юм ингээд бүтээгдэхүүний ямар үйлчлэгээтэй тэгээ тэрийг нь өндөржүүлэх дэмжих тийм гормыг би хэрэглэхээр миний нүүрний бодог амар гоё яагаад гэдэг гэсэн багхгүй. Bismo primer түрхдэг тийм үстэй тий. За тэгээд тийм болохоор би нөхцөлтийн primer хэрэгэлдэг. Сая Кошлоко ухсан чинь нэг ийм гараад ирлээ. Энэ smoothing face primer гэдэг би нэг Монгол тахтаал авсан юм шиг байна. Бүр ингээ халтаж балтайцсан. Гэхдээ ингээ дүүрэн байгаад байгаа байхгүй. Энэ тэгэхээр нэг амар сайн биш байсан болоо би ингээ мартцсан юм байна. За. Тэгээд би Монгол тахтаа бас энийг авч ирсэн юм. Энэ болохоор нэг нөхцөлтийн primer-уудаа бараг хамгийн TikTok дээр ч гэх юм уу ревю амар өндөртэй. Ой. Professional гэсэн заяа. Энэ тэгээд энийг одоо яг брендийн юу гэж дуудсан юм бэ? Би энэний бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаагүй маань NYX гэсэн заяа. NYX гэж дуудсан юм болов. Энэ бүтээгдэхүүн энэ primer хоёр TikTok дээр амар их нэг дунд нь амар өрсөлдүүлдэг гэх юм уу? Болохоор энэс илүү хямдхан мөртлөө илүү сайн гэдэг хүмүүс тэгээдсэн байхгүй. Тэгээ би энийг саяхан авсан. Хэрэглэж үзсэн. Тэг яг нь надад бол нэг адилхан нэг амар их ялгаа малгаагүй санагдсан. Тэгээ одоо бол би энийг хэрэглэж шүү. За. Ингээд нөхцөлтийн primer-ыг хэлэхдээ бол бусад primer base тишүүл primer ч гэдэг юм тэднэртэй харьцуулаад жоохон даралт өгч. Тэгээ харуул одоо ингээд миний арьс амар гялалцчихсан. Ингээд ер нь гялалцаад болчихж байгаа ч. Тэгээд энийхээ араас би foundation төрхтэй. Би энэ дэснээс хойш нэг foundation төрхсээр гад. Би ч одоо ирээд баг жил 7-8 сар болж штэ. Тэгээд хугацаанд яг энэ баг харуулж маруулахад ч бүр амар болчих штэ. Халцарсан. Би зүгээр энэ дэр зургийг яг бүтээгдэхүүнийхэн зургийг орлоо заяа. Энийг би нэг солонгос дэлгүүрээс авч ирсэн байхгүй юу? Энэ бол амар гоё. Ер нь айгүй дажгүй крем заяа, foundation заяа. Жохон цайвар байгаад идвэсэн. Тэгээд энэ манч дуусаад би тэрийн foundation биш ээ. Илээ юу гэвэл нэг cushion гэж байгаа байхгүй. Энэ жижиг савлгатайг нь авсыг би туршиж үзгээд. Энэ л яг миний арсны өнгөнд үл яг таарж байгаа. Яг миний арсны өнгөөр бол
гараад байгаа юм. Үгүй энэ дуусч байгаа юм шүү дээ. Амар viral болоод байсан нь бол ойлгох нь юу бол ойлгоогүй. Амар тийм лаг мавал бас санагдав шүү дээ. Кушнтэйгээ харьцуулахад бол лаг байж болох юм л та. Би ерөөсөө кушн хэрэгэлдэг байгаагүй. Дандаа фаундейшн хэрэгэлдэг байсан болохоор бол мэдгүй. Би танарт яаж хүчлэлтэй болсон тухай ярьж хөө. Ерөөсөө 10 жилдээ нүүр мөрөө боддог байгааг байхгүй юу? Тэгээ оюутан болоод нэгдүгээр курстэй өөрийгөө ингээл янз бүрээр бодож үзэл байгаа юм л та. Мейкап нэг амар үнэтэй биш. Гайгүй үнэтэй. Мейкап нэг брэнд байдаг да. Крем нь амар тийм нишин тийм юм өөд хардаг кремтэй. Фаундейшнуудтай. Яг тийм газар тэгээд юугаач мэдхгүй очиод өөрийнхөө хайрс би яг тослог хайрстай юу, ямар хайрстай мэдхгүй байгаа шүү дээ. Тий зоноороо тослогддгүй, яадгүй юу ч мэдэхгүй би тийшээ очиод крем аваад үзээл тэгэл өөрөө гоё болоод байна л гэж бодож байгаа шүү дээ. Ерөөсөө primer ашиглаж мэдэхгүй. Би ингээд зүгээр юм чигшүүлэх юм уу, base ч юм ашигладаг байсан байгаа байхгүй. Тослог хайрстай юм чинь ингээд арсныхаа төрөл тохирсон юм. Арьсаа хамгаалж мэдэхгүй. Тэгээ би хүчлэлттэй болчихсон байхгүй. Тийм болохоор ер нь л амар тийм өөд харалт өндөртэй ч юм уу, мат ч юм уу тийм бүтээгдэхүүн хэрэглэх бол нэг хүсээд ахаар юм бол биш. За фаундейшн суур кушн бол тавьсан заяа. Энэ powder болохоор Монголд тавьсан юм аа. Энэ баг надад амар удаж байгаа хаа. Focalier гэдэг нь шүү дээ. Тэрний powder одоо ингээд төрсний дараа шууд ингээд мат болоод ингээд бүрхүүл үүсэж байгаа юм шиг харагдаж байгаа боловч зөв хугацааны дараа бодоод юм гэлээждэг. Яг миний арсны л бас асуудал яах л та. Сайн хүндээ тохирох хүндээ бол тохирхолох. Тэгээ надад бол нэг амар сайн powder юм шиг санагддаггүй. Тэгээ одоо 100 болж байгаа юм чинь би илүү тийм нэгтэршил ихтэй шахмал powder-аас хэрэглэж үздэг юм уу гэж бодож байгаа. Энийг дуусгах энэ одоо бас дуусгах таа. За одоо ингээд би сүдрээ хэрэглэнэ. Энэ сүдрийг болохоор Монгол байхдаа авч ирсэн юм. Монголд байдаг да. Энэ л гоё сүдрээ. Цаг нэг авдаг болох нь дандаа хуурай сүдрээ ашигладаг. Тэгээ сүдрийг бол яг зүгээр хасмаар байгаа үе талдаа л хасмаар байгаа газраа энэ талныг хараад том харагдаад байт юм уу гэж бодсон бол яг тэр талдаа ч юм уу тавьсан зүгээр. Зүгээр хүмүүс эндээ тавьд юм чинь би эндээ тавья гэж бодож болохгүй юм шиг санагддаг. Зөвхөн сүудэр дээр биш бүхэл юм дээр хүмүүний царай өөр бүхэнтэй адилхан харагдах албагүй. Өөрийгөө олон дахин бодож үзчихээж, зохихгүй бодолтой явж ээж, муухай хүмүүстэй явж үзчихээж гин удаан л ойлгох юм шиг надад санагдсан да. 10 жилдээ ингээд нүүмөрө боддоггүйсэн хэлцтэй би хийснэ. Ингээ 10 жилийн хонхны яриа би сая л анзаарч байгаа хгүй. Одоо чи хүүхдүүд хонхны яриа амар хөөрхөн үсгийзэн мэдээ гой байгаад орж штэ. Би яг тэр үед нэг амар муухай байсан цаашаа. Гэхдээ би тэр үед юу нүрэ бодохгүй хонхны яриа явжсан ингээ боддоо. Тэгээ ингээ хамрынхаа сүдрийг болохоор би ингээд яг ингээд ихний хэсэгтэй л доороос нь жоох ингээд иш өөх маягтай сүдрийг ингэж тавьж байгаад за энэ хямрал харцгаад толроо ингээ хараад чиглээд явахгүй бол бодит амьдрал дээр чам тод олчих гэдэг хаашаа санагдаад байна. За тэгээд ингээд яг энэ хоёр талаараа тэгээд энэ дэшээ орж байгаа нь болохоор бидний ингээд нэг ясаагаад тэгээд яс руугаа ингээд уусгаад гол нь уусгалт. Ясаа харагдаж байна. Камер тэрнээсээ харагдахгүй юм өслөө. Талин дээр амар тод байгаа байхгүй. За тэгэхээр зүгээр та нарт зориулаад ингэнгүүт олоодох юм намайг. За тэгээд одоо хөмсгөө бодно. Хөмсгөө би болохоор бодож байгаа юм чинь Анастасия гэдэг гэл ахгүй юм гэл тэгээд амар жоохон болцсон байгаа. Ер нь энэ хөмсгний гэл энэ амар удаа хэрэгэлдэг юм байлээ. За хөмсгнийхаа учрыг бол би нэг одоо л дөнгөж Хөмсгнийхаа учрыг би яг одоо л дөнгөж олж эхэлж байгаа юм санагдаж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэдгсэн чинь туршлагагүй байлаа. Оюутан боллоо.
Будмаар санагдаж штэ мэдээж юм ч тоо. Тэг би тэр үеийнхэн би ингээд найзуудтайгаа ярьж агаад миний хамгийн айдаг юм миний 1-р курсын хөмсөг заяа. Бол заяа. Байгуу зургийг харуул би танаас хөмсгөө яаж бодчихсан харуулъя заяа. Үнэхээр аимшигтай. Одоо би хөмсөө жоох ингэж боддог шүү. За ингэ уурлаж байгаа юм шиг. Тэгвэл бодож болж чаддгүй юм. Тэгээ гол нь би тэр үедээ өөрийнхөө хөмсгийг болоод байна гэж нэгдүгээр би боддог байсан баа. Ярьсан чинь хоёрдугаарт шүү дээ. Амар нь. Манай найзууд намайг миний хөмсгийг гоё гэж боддог байсан гэж байна шүү дээ. Тэр үедээ би яг юу гэж бодож сэтгэж те ямар сэтгэлэмжтэйгээр ингэж хөмсгөө боддог байсан бэ гэхээр ав адилхан байх хэвээр. Миний өмсөг чинь их амар өтгөн биш мөртлөө тийм нэг сонио өргөн ингэж нэг тарж ургадаг заяа. Тэгээ би тарсан чигээр нь л тараагаад л боддог гэсэн байгаа байхгүй юу. Доол би аль болох хөмсгөө юм нарийнхан байлгал царай төрхөнд хараад хүрдгийм байна гэж би жоохон нэг таньдаг болсон заяа. Миний хоёр өмсөг угаасаа шалгуур хүн болгоны л хоёр өмсөг өөр штэ. Тийм болохоор нэг адилхан болох гэж хичээгээл байхгүйгээр зүгээр байгаа юм байгаа дээр нь цоорхой гэх юм уу тэр хэсгийн нөхөл жоохон ойлгож эхлэдэг байгаа гэх юм уу царай төрхөө яавал надад цогтгийн тэгээ дээр нэмээд хөмсгөө амар тод бодцгаар би амар тийм ууртай гэхээс гадна миний хамаг ингээд хүн надраа харлаа гэж бодоход тэр хүний хамаг анхаарал нь хөмсгөн дээр буухаар харагдаад тийм л нүрийн хамгийн ингээд чухал хэсэг байгаад байгаа шүү дээ яалтчгүй тэгэнгүүт хүн болгоных өөр учраас өөртөө яг ямар хөмсөг зохих юм чи өөрөө л тэ чи гэх юм та хин өөрөө л ингэж бодож үзэж байгаа л ойлгох юм байлээ. Консилер хэрэглэдэг бол консилеророо болохгүй зүгээр хэрэглэж авах хүшнээрээ ч юм уу фаундейшнээрээ ингээд яаж цэвэрлэж болно хөмсөг гэж яах нь багс маань жоохон гологдоод жоохон сонирн бодчих шил боллоо. Би нэг найзанд очиж хонсон байхгүй юу? Тэр чинь манай найзын багсыг би өөрийнхөө солисон. Тэгээ би өөрийнхөө авъя гэсэн чинь манай найз өгөхгүй гэсэн. Миний багсанд аль хэдийн дасчихсан. Сэтгэл санаа өмөлөгдөн гэсэн. Үзэж гин үү? Багсаави. Ингээд таны доотлохын хэсгийг л за хөмсөг нэг юм тэн бол тавьдаггүй би ингээд тэн тавьчихаар миний таарц амар хурц болчдөг тэглэж юм надад зогтхгүй нүүр тэр чигээр ингээд бараагаа явчихдаг байхгүй тэн тавимаар ч юм шиг тавих ёстой ч юм шиг санагдсан үедээ зүгээр нөгөө сүүдэрнээсээ хамгийн гэгээлэг хэсгийг авч авал хамгийн цайвар бэж өмнө авч байгаа зүгээр ингэ тавьчихдаг гэсэн. Хамрны сүдэр бас тийм шүү. За хамгийн цайвраараа хамраа сүдэрлэхгүй бол хамар чинь яг нүрний голд идэг учраас амар тод хүрэн юмар сүдэрлжүүл хүнд илүү алдаан гэх юм уу анзаарагдана гэсэн үг. Хувийн өнгө гэж яддаг штэ. Би юм дулаан өнгөтэй байхгүй юу? Намар дип хийдэг өнгөтэй юм. Тэгээд тэгсэн чинь тэр өнгөө би инстаграмаар бичээд би тодорхойлуулж байсан байхгүй юу? Тэгээд тэгсэн тэрийг бол хүмүүс буруул гэлтэж илээ. Тэгсэн чинь тэгтээ яг надад нэр цохоод байгаа өнгөнүүдийг хэлээд байгаа юм шиг таарсан юм шиг санагдал байсан л та. Тэгээд тэрэн дээр юу хийсэн бэ гэхээр хувцсны өнгө нь бол надтай таарж байсан заяа. Миний одоо туслахтай гэх юм уу надад энэ өнгө цохондоо надад энэ өнгө зохихгүй дээ гэсэнтэй бол юм таарч байсан. Сурц нүдний бодолд цохино гэсэн юм баггүй юу. Тэр л амар худлаа. Хүмүүнээсээ болж байгааз. За би дараа нь нэг тийм тоорын өнгөтэй газар өнгөлөгч амар дуртай байхгүй юу. Тэгэхээр дуртай би. Амар дуртай. Фильтртэй юм шиг нэг харагдуулдаг байхгүй. Инстаграмын фильтрүүд байдаг байсан шүү дээ. Одоо байха болцсон юм шиг үлээ те. Тэр штэ. Сайн анзаарах юм бол газрыг чинь юм өнгөтэй болгож байгаа байхгүй. Тэгээд чи амар бүр харагдаж байгаа байхгүй заяа. Надад хитэг. Тэгээд өөртөө зогсон газар өнгөлөгч байгаа заяа. Төвлж амьдрал дээр фильтртэй юм шиг харагдана ба. Энэ амьдрал дээр бол гоё харагдаж байна. Камер дээр бол жоохон мэддэхгүй болгож байгаа юм. Жоохон нас яваад ирсэн гэх юм уу? 40 мууч гараад 50 мавтай ч юм хүмүүс газар өнгөлөгч
тавьбал бас илүү залуулаг харагддаг. Гинэ. Залуу хүмүүсийн хатар нуулаад юм гинэ. Би зүгээр тийг сонссон юм аа. Үнэ бодлоо энэ мэдгүй байна. Ямар ч байсан хазар өнгөлөгч хэрэглэх нь хүнийг илүү залуу харагдуулдаг гэсэн. Би энэ дээрээ сормосоо будаал тэгээд миний юу дуусчдаг байхгүй юу? Гэхдээ би өнөөдөр арай жоохон спешиал юм хийнэ. Арай жоохон спешиал. Ирээд би юунаас авч ирсэн юм? Зүгээр дайсогоос ч илүү зүгээр авч ирсэн байхгүй юу? Күсүригээс ч илүү. Тэгээд энэ бүр амар гоо дэрүүлж юм амар харагддаг гэхдээ. Тэрнэр бол миний сормосоо хүүхэн харагдаж байна юу? Камер дээр жоохон гарахгүй байна. За будаад ирэнгүүт тодорнох хаа. Миний хэрэглэснүүдээс бол хамгийн дэжиг нь бол яг нэг Sky High, Maybelline хэмлэн гэх багт тий. Энэ дээр л тогтсондоо. Энэ л хамгийн бэст юм шиг санагдсан. Бөөгнөхгүй яг ингээд салангадаар нь би тийм хүмүүс юм дуртай байхгүй. Салангадаар нь гой бодоо. Нилэн харагдаж байгаад энэ нүд маань тийм илүү тийм миний сормосны амар өтгөн угаасаа биш. Тэгээ би зүгээр шингээ хэвээрэн л ингээл бодчихвол надад төсхөрхөн санагдаад идэх байхгүй. Артлын фивсийн амирх бодчихлоо. Гэтэ зүгээрээ. Ийм үед битгий сандар. Харин түүний оронд хата. Монголд хата ийм гэрээр сормосны хийм гэдэг хүний заа ёо. Яагаад ч юм гэртээ авчираад эгчтэйгээ хоёулаа заяа. Үеэлэгчтэйгээ хоёулаа. Сормосны хийм хийлгсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь миний сормос унаад тасраад бүр ингээд энэ нүдний дундах сормос ямар ч сормос байхгүй болж молоод бүтээгээд бүтээсэн шүү дээ. Тэрнээс хойш би юм сормосны тэзэлийн юм жоохон хэрэглээд хөөрхөн маацтай. Мэдгүй надад л амар хөөрхөн харагдчих. Ан дээр нэмээд жоохон highlight тавих уу? Тавих байхаа шийдлээ. Гялхар дээр бүр гэлаач юм байна. Тэг ер нь нэлийн тийм нэмгийн дүү, энгийн дүү бодлоо. Бодчихснаас нэлийн эртэн гайгүй амжиж байгаа болохоор контур зурчих гэж бодлоо. Магадгүй контур амархан зурагддаг байсан бол би өдөр тутам мэдээж контур зурна. Энэний бас контур юм байна. Энийг бол би Японд ирээд авч ирсэн. Гэлэн контур гэсэн үг байхгүй юу энэ? Ийм савтай. Нарийнхан заяа амар тийм цэвэрхэн гой контур тавья гэвэл гэлэн контур хэрэгтэй юм шиг санагдаад байна л да. Надад бол гэлэн контуроос авч агаад ингээд маш сайн чимхэд өгнө. Багсаа гэсэн үг шүү дээ. Тэнгижээ чинь нарийнхан гарах байхгүй юу? Ингээд чимхэж байгаа л нүдээ нээж байгаа зурхгүй бол болохгүй. Нүдээ анц зурж байгаа нүдээ нэмээд алуу болчихсон шүү дээ. Тэгэхээр нүдээ нээж байгаа л зурхгүй л гэсэн үг байна. Сандраад шүү. Би сормосоо будахаас өмнө контрол зурдаг байжээ. Нээлттэй байгаа дээрээ ер нь хямдхан эффекттэй болгохоо гаргаж агаад би ер нь бүтэн контур ерөөсөө тавьдаг байхгүй. Бүтэн контур цогтой нүдтэй биш. За харлаа миний хоёр нүдийг шал өөр болчихж байгаа. Өөр болсон байгаад ингээд яаж юм бол нэрээ нөгөө жүжигчин шиг гэлэн контур иртэй нарийнхан цэвэрхэн зурж болох нь давуу талч гэсэн жоохон буух гэдэг нь сул тал واخгүй юу? Контраст жоохон цэвэрлээд өгчнө гэсэн. Тэн ерөөсө тавьдаг юм чи юм саа хайдаа зүгээр тавьчихдаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь энэ маань дууссан. Би нэг бас Монголд тахтаасан. Тэг саа тавьчихаар нүд гой сэрэг харагддаг шүү найзуудаа. За ингээд би зүгээр энэ саа маань бас дуусчихжээ. Энд амар тод нэг юм гардаг. Өмнөх комбиныг би ингээл хичээлтэй байсан болохоор өглөө усал комбиныг орчоо шууд хичээлтэй байдаг байсан болохоор нэг өдөр би зүгээр хичээлээ
хичээлтэй өдөр заяа ажилгүй байжгаад би нүрэ бодаагүй зүгээр үсээ садгаа тавиад орсон чинь намайг гайхсан ш. Амар суртан штэ. Сум яа самунуу гэж мэгэл. Тэгээ тэр бол яг миний Японд яаж бие авч явж байгааг л. Тэгээ ингээ хэлээд өгч байгаа юм шиг байгаа юм л наа. Тэгээ болчлоо. Би хамгийн сүүлд нь бол уруулаа боддог байгаа. Тэгээ миний уруулын бодох бас дуусч байгаа. Нүүрний нүд яагаад ингэ дуусахаар яг бүгд нэгэн зэрэг дуусаад идэв. Нүүр бодог, нүүр арчлаа яг бүгдийг зэрэг дуустдаг дээ хүүгийн. Тэгээ клост би гинт болсон байв. Гинт зүгээр гялгар уралтай олмор санагдсан байхгүй юу? Би удаагүй байхдаа энэчнээс Daiso-гоос ч үлээ нэг юм жижиг клоос авсан байсан уу? Нүүр бодолд талцсан. Үсээ би энэ онлайнаас нэг юм лородог юм захиалж аваад би Монголд хэрэглэдэг бизнес хойш нүүс нэлийн арзайдаг болсон. Тэгэхээр нэлийн арзаараа гарч ирэх нь яаж гарч ирэх нь мэдэхгүй байна. Тэгээ бүр болохгүй цаг байгаа дээрээ зааж ороогоод эндүгээл тэгэж бодож. За би сонирхтой гэгээ за. За би тэгүрээ нэг юм хинг цаанаас заяа. Тэгээд сая энэ зүйлтийг бас нэг юмнаас олсон. Минийхаа нь бол яалтчих юм минийхаа. Ус болсон байвал ингээл бэлэн болчлаа гэсэн. Болчих. Жаахан солроод байна уу юу? Болчих. Ийм баруун талын маань үсээр нь жоохон арай их хуваагдсан болохоор жоохон сулхан орж магадгүй гэж бодсон юм. Гайвуулах шиг байна удаагаар л. Ингээд яйл бас болж шүү. Тэгвэл гоё болчих юм шүү. Одоо энэ задлчил алуулч юм даа. За самлаа. Bossman. Хараач нь. Вау. Хараач нь манайха. Дээгүүрээ юм тийм нэг жоохон. Нэг тийм. Тийм. Ямар их тийм. Ялцар агаад ус маань. Тэгэхээр дээдлийнхаа угийн жоохон босгох хэрэгтэй юм. Би нэг өмнө дандаа хонуулдаг гэсэн байхгүй юу? 5 өнгөрч байгаа гэдэг чинь. Би нэг өнгөрөөгөөд 4 цаг болсон юм байна. Энд хэр удаан барих юм бэ? Тэг гинтэхгүйгээр ийм гоё ойлгож болж ийн гэдэг чинь бас болцоо байхгүй юу? Oh my goodness. Үсэхэн бол сайхан гэж нэрээ. Тэр ингээд яг ядаж харах утсан болов харагдахгүй юм санагдах юм. Энэ тал нэг юм байна. Ёо. Энэ тал нэг юм байна. Миний бүсээр гоё болсон чинь амар хайп болчихлоо. Яг цаг маань болчтой. Тэгээд баяртай өндөр миний get ready with me миний үснээс болж тун амжилттай болж өндөрлөлөө. Тэгээд баяртай манайха дараагийн одоо би ер нь энэ зам лого ер нь сайн хийх цаага. Хайж алга болохгүй. Баяртай.